Америкийн нэгдсэн улсын элийн дэсийг өдөр бүр 100 мянган орчим гадаадын иргэд алгадгийн 90 гаруй хувийг гадаадын жуулчид, бизнес эрхлэгчид, оюутан залуус мөн Америкт ажиллахаар иргэсэд эзэлдэг байна. Америкт томд ордог Чикаго хотын олон улсын нисэх онгоцны буудлаар жилд 64 сая гаруй хүн үйлчлүүлдэг ажээ. Энэ 2010 оны 6 сард тус онгоцны буудлын дээр явж байсан монгол залууд дээр аха та монгол хүн үү? Надад туслаач гэсээр нэгэн хүүхэд уулзаад намайг Америк нэгдсэн улсад буухад тос чавна гэсэн хүмүүс нэрсэнгүй. Тэгээд хайчгаа мэдэхгүй холбоо барих утас хаяг байхгүй тул онгоцны буудлын дээр 2 хонлоо гэж ярьжээ. Энэ юун хүүхэд байваа? Хоёр хүүхэд ямар ч байсан сэтгцэн эмнэлэгт хүрэгдсэн байгаа. Өнгөрсөн жил явсан хүүхэд нь $12,000 хийсэн штэ гэж ирээд бүр үнийг хэлээ шууд л рекламд ч эхэлсэн Атлант Ситигээс. Тэр нь болохоор B&B паркинг гэдэг юутай нэртэй. Тэгэд яг хаяг нь болохоор энэ роллин черри хаягтай. Яг сүүлэн сонсолтууд ньюсийг зөвөл жоохон хил амгүй байлгахын тулд худлаа тийм ажлын тийм санал Канадад ирээд ч юм уу худлаа гаргаж зурвал тэгсэн юм шиг үлээ. Харуудын танд ордог ч юм уу биднийг өөрсдөө хутгах шиг баг буу хүртэл авч яв гэсэн тийм зөвлөгөө өгчсэн. Бид нар хүртэл ийм амар хэцүү ийм байдалд одоо байна. Тэгээд хамтдаа ингээд сайхан амьдарцгааж гинөө. Одоогийн байдлаар бол тий. Одоо болсон сайхан амьдарцгааж гинэ. Тэгээд тэр цаатаа бол нэг заа нэг үсрээд нэг 7 минутын юм болсон баг. Бичигнэл явцсан. Тэрэнд бол бид нар яг хоёртнууд тэгээ та нар дугаана гэж бодсон болов уу? Та нар эндүүрчээ. Өнөөдөр бид дугаа байж чадахгүй. Учрыг олохын тулд хэрэг явдлыг бүр ихнээс нь сөхье. 2009 оны 10 сараас эхлээд Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр оюутан залуучуудыг Америк нэгдсэн улсад зуны улиралд ажиллаж аялах хөтөлбөрийн талаар сурталчилж эхэлжээ. Хорвоодоор хүн болж төрөөл Америкт 100 амарч ажил хийнэ гэдэг миний хувьд зүүд мөрөөдөл төдийл байлаа шүү. Тэгсэн чи би энэ хөтөлбөрт хамрагдаад англиар амар чөлөөтэй яриад ахуй иргэдийн зүйлийг хангаа зогсохгүй амар зугаалаад дахиад явхаар бүртгүүлсэн шүү чапи. Явсаар шууд ажил хийгээд нөгсөж байгаа юм чи. 2008 оноос Open World нэртэйгээр үйл ажиллагаа болж байгаа. Ингээд 2008 онд оюун гэрлэлтийнхаа лекцэнд очиж суугаад Summer Work and Travel хөтөлбөрийг сонссон. Я из России, Республика Бурятия, город Улан-Удэ. Мөнгөийг маш сайн олж чадна. Зардлаа нөхөөс гадна зардлаа ер нь 2 дахин ч юм уу нуглах, эсвэл 3 дахин ч нуглах боломжтой. Боломжтой битээ алдаарай. Тэгээд эцэгчүүд та бүхэн сонголтоо хийх л болтлээ. 12-р сарын 1-ээс 12-р сарын 31-ний дуустал мөрөөдлөөр дэлхийд гайхуулдаг Америкийн нэгдсэн улсад аялаж бас ажиллах урт хугацааны түвшээс бий болсон ихтгэл хөтөлбөртөө эхний 100 оюутныг хөнгөлөлттэй үнээр буюу ердөө $1,200 бүртгэж байна. Амжиж бүртгүүлээрэ зөвхөн 12-р сард хүчинтэй. Сайхан амлалт, үнэмшилтэй сурталчилгаанд итгэсэн оюутнууд Америк нэгдсэн улсыг зорихоор бас чамгүй төлбөр төлж 100-100-аараа бүртгүүлж эхэлсэн байна. Өөрхөн найзуудаа нийлээд 4 найзтайгаа нийлээд Open World компаниар зуршласан чин зориг захирлалтай. Тэгээд компани дээр анх 10 сард очиж бүртгүүлсэн. Бүртгүүлж байхад бол бидрээс анх $600 авчихсан. Тэгээ бүртгэлт нь болохоор бидрээс бүр барьцааны хөрөнгө гэж 10 сая төгрөгийн тийм барьцаа авсан. Тэр нь болохоор ийм үйл хөдлөх хөрөнгөө манай гэрийнхэн ээж аав хоёроор нь бүр гарын ус зурулж тийм намайг 9 сарын эхний 7 хоног багтаж ирэхгүй болвол манай гэрийн хөрөнгийг аавна гэсэн утгаар тийм барьцааны гэрээ хийлгсэн. Нэлээд сонирхож ирсэн. Өнгөрсөн жил явж ирсэн хүүхдүүд найзуудаасаа нэлээд мэдээлэл авсан. Тухайн үед ярихдаа манай найзууд таньдаг хүүхдүүд дандаа болж бүтсэн л гэж яриад байсан. Тэгэл ялангуяа Open World компани олон жил бусдыгаа отоход олон жил хүүхд явуулсан болохоор илүү туршлагатай найдвартай гэж ярьж байсан. Тэгэл энэ хөтөлбөрийг нэлээд сонирхол 10 сарын 20-нд яг бүртгэж ихснээр маргааш өдөр очиод бүртгүүлсэн. Би баг эхний арах юм бол би юу юм тэгж юм хүнд итгэд байдгүй хөөгдөлтөд. Тэгтэл миний найзууд надад хүчрээ яалцгүй хүүхд түрүүжил яваад мөнгө олцсон гэж зардлаа нөхцөн. Тэгээд айгүйх найз нөхдөд олцсон байх гэсэн хамгийн гол найзууд манад таньсан байхгүй өөр хүмүүс хэрээгүй. Найзууд маань гэсэн утгаар би бүр айгүйх найзтай байсан. Дараа нь ингээд сурах сонсохны Open World-ийн дээр өөрөө доороо илсүүлсэн
дугаараа хэрэг холоо өгдөөсөн тэрнийх нь маягаар бас 50 ч юм уу $30 тийм хөнгөлөлт урамшуул олгож ирсэн юм би дараа нь сүүл мэдсэн л дээ. Тэгээд тэр энэ компани сонгосон шалтгаан гэхээр энэ компаниар манай найз маань бас явж байгаа. Тэгээд найзтайгаа ингээд гуруулаа. Тэгээд хантай гуруулаа явъя гэд. Тэгээд дээр нь энэ компани төлбөр нь арай бага байсан. Арай юугаа Open World компаниг бодох юм бол арай бага байсан. Тэгээд бас юу гэдэг анх захирал нь яриад ингээд бүх юм бүх одоо гэрээ контракт нэтэрээ бүх юмнууд нь таалагдаад боломжийн юм байна. Очоод ямар ч хэсэн юугаа зардлаа чи явсан зардлаа олж чаднаа. Тэгээ дээр нь хил сурна их олон давуу талтай гэдэг утгаар нь энэ хөтөлбөрийг сонгосон. Тэгээд буцаагаад зардлаа олчиж байгаа. Дээр нь 100-ийнхаа 3 сарыг бас 6-тай хилээд дээшлүүлээд бас өөр орны соёлтой танилцсан гэдэг утгаар нь энэ хөтөлбөрийг сонгосон. Монголын залуучууд солилцооны агентлагаар зуучлуулж ирсэн. Тэгээд ер нь бол анх тэнцээ ингээд зуучлуулаад ингээд хүмүүсээс юм сонсож байхад бол энд ирээд хангалттай одоо мөнгө хийнээд баг зардлынхаа мөнгийг нөхнөө. Дээрээс нь ер нь бол бид нар энд ирсэн хүүхдүүд бол тийм ойлголттой ирж исэн. Дээрээс нь сургалтын төлбөрөө баг хийж өгөх ухааны бодж ирж исэн. Тэгээд Leadership University сурдаг. Тэгээд энэ хөтөлбөрт анх яг хамрагдах шалтгаан нь бол би өөрөө глобал сурдаг. Тэгээд глобалаараа дамжуулж энэ хөтөлбөрийг сонгож. Найдлан жилийн өвөл манай сургууль дээр одоо Prince World компаниас маш их сурчлагаа явдаг байсан. Самрууд дээр мөн бүр юм хурлын танхимд хурал хийжсэн. Тэр сурчлагаанаас нь үзээд энэ компанига бүртгүүлэе гэсэн санаа ирсэн. Тэгээд тэр сурчилж байхдаа болохоор одоо тэр компани явж исэн хүүхдүүд нь зардлаа бүрэн нөхөх боломжтой энэ хөтөлбөрөөр яваад тэгээд дээр нь би одоо найдлан явж исэн энэ chair pusher гэдэг ажил хийжсэн. Тэгээд зардлаа бүрэн нөхөх боломжтой. Тэгээд дээр нь компьютер тэгээд сургалтын төлбөрөө хийгээд ирж исэн гэсэн болохоор мөнгөө ээж болдгийм байна гэсэн бодолтойгоор хамгийн гол нь team хөшөөрөг бид нарыг ийшин авчрах ийм боломж гэж ойлгуулсан. Summer Work and Travel буюу Америкт зуны улиралд ажиллах, аялах боломж олгосон энэ хөтөлбөрийг Америкийн нэгдсэн улсын төрийн департаментаас зохион байгуулж явуулдаг байна. Ингэхдээ Америкийн нэгдсэн улсын төрийн департаментаас тусгай эрх авсан лиценз бүхий 69 спонсор байгууллага энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ажээ. Спонсор байгууллагын хувьд гэвэл гадаад орнуудад тухайлбал Орос, Турк, Хятад, Монгол гэх мэтлэн орнуудад байгаа тодорхой байгууллагатай холбогдож тэдгээр байгууллагын тусламжтайгаар энэ хөтөлбөрийг оюутнуудыг бүртгэж авчирдаг байна. Эдгээр байгууллагуудыг бол түнш байгууллагууд гэж нэрлэдэг. Монголын хувьд бол нэлээд хэдэн бүс компаниуд түнш байгууллага болж энэ хөтөлбөрт оролцох хүсэлтэй тавьсны үндсэн дээр бол батлагдаж 1 жилийн гэрээ байгуулсан байгаа. Тухайлбал Open World компани гэхэд ASE буюу Aspire, мөн Wise гэдэг спонсор байгууллагуудтай гэрээ байгуулсан байгаа. Prince World компани бол CHI буюу Cultural Homestay International гэдэг байгууллагатай гэрээ байгуулсан. Global сангаас бол PII буюу Philadelphia International Institute, мөн CBS гэдэг байгууллагатай гэрээ байгуулсан. Гэх мэтлэнгээр одоо энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой болж гэрээ байгуулцсан юм байна лээ. Зуны энэ хөтөлбөрт оролцож буй оюутнуудад тавигддаг гол шаардлага гэвэл Америк нэгдсэн улсад ирээд дор хаяж 6-аас 8-7 хоног ажиллах ёстой гэдэг шаардлага юм. Ингийн тулд Америкийн ажил олгогчийн гарын үсэг бүхий ажиллах санал буюу job offer-тай байх ёстой байдаг байна. Job offer гэдэг нь Америкт ирээд оюутан ажиллах байртай гэсэн баталгаа юм. Америкийн спонсор байгууллагаас хөтөлбөрт оролцож байгаа оюутнуудаа ажлаа өөрсдөө олох эсвэл хөтөлбөрийн хураамжин дээр 100-аас $200 нэмж төлөөд спонсор байгууллагаар олуулах гэсэн санал тавьдаг байна. Зарим Монгол компаниуд анхлан бүртгүүлэхээр ирсэн оюутнуудад Америкийн спонсор байгууллагаар ирсэн ажлын санал гэж цагийн $7.50-ээс $9 цалинтай 7 хоногт 30-аас 40 цаг ажиллах боломжтой ажлын жагсаалт үзүүлжээ. Ингээд бүртгүүлж ажлын байр Америкийн спонсор байгууллагаар олуулсан төлбөр гэж нэмэлт мөнгө төлж ажлаа сонгосон хойно ажлын саналын чинь хариу ирээгүй байна гэж олон сараар хүлээлгэжээ. Эцэст нь визэнд орохын өмнөхөн ажил чинь цуслагдсан гэх зүйлийг оюутнуудад хэлж эхэлжээ. Анх Prince World компанид очиод хүн болмаар өөр шахуу ажил сонгосон байхгүй. Одоо юу гэдэг нь би болохтой ихэд өөр New Jersey-ийн тийш болохтой нэг юм cashier ажил сонгоцсон байсан. Манай найз дээр. Тэгээд яа ингээд маргааш өглөө визэнд орохоос өмнө ч юм уу шууд бид үсийг хүчээ шууд пушер болгоцсон. Одоо энэ Royal Orange-д
ерөөсөө тийм ажил байхгүй зүгээр тэр сүүлд нь сонсоход бол бидүүсийг зүгээр л жоохон хил амгүй байдлахын тулд худлаа тийм ажлын тийм санал кинонд ч ирээд ч юм худлаа гаргаж зурвал тэгсэн юм шиг үлээ. Тэгээд миний сонгосон ажил болохоор Аляскад ажил сонгосон. Тэгээд 12 сард ажлаа сонгоод нөө job offer ингээ ирэхгүй амар удаан хүлээгдээ баг 5 сарын ихээр хариу нэрсэн. Дундуур нь чөлөө. Тэгээд хариу нэрэхтэй болохоор тэр ажилчдаа cancelсан. Одоо ингээд та нар ганцхан сонголтойгоо тэр нь болохоор New Jersey мэж Atlantic City хотод ингээд тийм тэрэг төрдөг. Тийм ажил одоо ганцхан өөр сонголт байхгүй гэж хэлсэн. Тэгээд ажлаа бол Аляск гэж сонгосон л ба. Яг одоос 8 сарын өмнө би ажлаа сонгосон Аляск гэл. Тэгээд Аляскээ сонгоод яасан чинь яг эрхийн өмнөхөн гинт ажил чинь хүчингүй боллоо гэдэг. Тэгээ Atlantic City ганцхан ажил үлдсэн байна. Atlantic City-г ажиллана. Тэгээ Atlantic City-г ирэхээс өөр аргагүй болсон. 6 сар өтөлтөд ажилтгөө салахад бас эвгүй санагдаа. Тэгээ ирэхээс өөр аргагүй болсон. Аляскийн ажил цуслагдсан байсан. Одоо та нар ганцхан Atlantic City-д л очих боломжтой гэж хэлсэн. Тэгээ бид нар энэ ажлын судлаад үзсэн чинь зүгээр ингээ модон зам дээгүүр хүмүүсийг тэргэн цолгож төрдөг ажил байсан. Өмнөх жил нь явсан хүмүүстэй уулзсан чинь таалагдаагүй гэж хэлсэн Atlantic City ажил. Тэгээ бид нар очиж хэлсэн open world ган түвшигт нь бид нар энэ ажлыг чинь хийхгүй. Бид нар мөнгө төлж байгаа юм чинь ийм ажил хиймээргүй байх гэж хэлсэн. Тэгэхэд ган түвшиг бид нарт та нар үнэхээр л мөнгө олмоор л байгаа юм бол зардлаа нөхмөр л байгаа юм бол Atlantic City харин ч мөнгө олох боломжтой ажил гэж ярьж байсан. Тухайн үед одоо энэ төлөөлөгчөөр ирсэн эдрэг угаан хүртэл хажуунаас нь орж ирээд өнгөрсөн жил явсан хүмүүс нь $12,000 хийсэн штэ гэж ирээд бүр үнэ хэлээ шууд л рекламдж эхэлсэн Atlantic City ажлыг. Тэгээ бидэд ямар ч сонголт байгаагүй. Тэгэл нөгөө нэг охин маань шантраад үлдсэн мөнгөө буцааж авна гэж дахиад бүх асуудал үүссэн. Үлдсэн 3 тэгээ бид нар ямар ч сонголтгүй нэгэнт л бид нар явна гэж шийдсэн байсан. Тэгээд дээрэс нь хэрвээ бид нар гэрээгээ цоцлох юм бол гэрээ цоцлсны төлбөр гэж шимтгэл авахар байсан. Open World компаниас оюутнуудаа байгуулсан гэрээнээс зуучлуулагч оюутан виз авч чадаагүй бол төлбөрөөс $450 суудах нь. Зуучлуулагч ажлын санал дээр гарын үсэг зурхаас өмнө гэрээнээс өөрийн хүсэлтээр татгалзвал төлбөрөөс $350 суудах нь. Зуучлуулагч нь ажлын байрны саналд гарын үсэг зурсны дараагаар гэрээнээс өөрийн хүсэлтээр татгалзвал төлбөрөөс $550 суудах нь. Зуучлуулагч нь DS 2019 формыг хайж өргөдүүлбэл заавал дахин хэвлүүлж авах шаардлагатай бөгөөд дахин хэвлүүлэх зардал болох $200 төлнө. Бусад компани гэрээнд мөн ийм ижил заалтууд байсан. Тухайлбал глобал удирдагч сангийн гэрээнд оюутан гэрээгээ цуцлсан тохиолдолд 200-аас 700 хүртэлх долларыг суутхан авах 7 залт орсон байлаа. Тэгээд чэр пүшрийн ажлаас өөр ажил байхгүй гэж хэлээд тэрийг сонгохоос өөр аргагүй байдалд болсон. Тэгээд би сонгохдоо би ингээд жижигхэн биетэй охин хүн учраас ийм ажил хийж чадахгүй манай ээж авч зөвшөөрөхгүй байна гэсэн чинь үгүй энэ ажил бол айгүй амархан чи нодлон явж исэн эмэгтэй хөлтөөс асуугаад үзгээд уцыг нөгөөд тэгээд ер нь бол тэр нь баг өөрөө инерцээрээ явчихдгийн нэг явхад $20-40 авдаг. Ерөөсөө та нарт бол айгүй амархан гэсэн тийм ойлголтыг өгөөд тэгээд явуулсан. Ингээд Монгол оюутнууд газар үзэж, хүнтэй танилцаж, англи хэлээ сайжруулна гэж мөн чамгүй мөнгө хийж сургалтын төлбөрөө төлөе гэсэн бодолтойгоор Америк нэгдсэн улсыг зоржээ. Миний хувьд бол энэ хөтөлбөрийн хүрээнд Монголоос оюутнууд ирж байгаа тухай сонсоод эхлээд их олзуурах хүлээж авсан. Ер нь бол ийм залуу наснда бол Америкт хурж ирээ тий хөдөлмөрлөж тэгээд бас гадны оронтой танилцаж одоо хүмүүсээ сурах юм бол их байгаа гэж бодчихсон. Тийм болохоор энэ бол маш том боломж юм а гэж ойлгож байсан. Гэвч том удалгүй миний энэ сэтгэл бол маш тийм төгшөөртэй байдлаар солигдсон. Учир нь бид нар Америкийн одоо монголчуудын ордог тийм orlo.com гэдэг нэг вебсайт үүдээ тэн дээр бол маш олон зарууд нэмэгдсэн. Тухайлбал одоо ах эгч нараа би одоо Женевисээр Америкт ирсэн. Тэгээ ажил байхгүй байна. Надад олж өгөөч тий орох орон байхгүй байна. Байр хөслөхөд туслаач.
гэдэг ч юм уу. Тэгээд хүмүүс ер нь энэ J1 визэрсэн хүүхдүүдэд одоо туслах хүн байна уу, харж чадах хүн байна уу, энэ ч одоо хинт хамаатай харьяатай хүүхдүүд вэ гэсэн байдлаар хандж байгаа ч гэсэн зарууд гарч байсан. Дээрэс нь нэг зар бол бүр их сэтгэл хоногшсон. Тэрэн дээр бол би хаваан нэг арал дээр Мауи гэдэг арал дээр одоо байгаа Монгол оюутан байна. Би энд одоо орох оронгүй бас мөнгөгүй болчихлоо. Энэ хавьд байдаг Монгол хүн байл туслаач ээ гэд имэйл хаяга үлдээсэн нэг зар байсан. Энэ 2010 оны 6 сарын эхээр Вашингтон ДС-д байрлах Монгол Улсын элчин сайдын яамд нэгэн төгшөртэй мэдээ иржээ. J1 визээр ирсэн нэгэн оюутныг Америк нэгдсэн улсад ирэхэд нь хинч тоссонгүй. Тэрээр очих газаргүй зочд буудал бараадаж хэд оноод мөнгөгүй болж гудамд гарчээ. Ингэж явахдаа бичиг баримтаач бас алдсан байна. Орох оронгүй, хандах хөнгүй болсон тэр оюутан сэтгэлийн гүн хямралд орж амиа орлохоор оролджээ. Монгол Улсын элчин сайдын яам тэр хүүхдтэй уулзаж Монгол дахь ар гэрт нь мэдэгдэж гэртээ харихад нь тусалжээ. Ингээд Америк нэгдсэн улсад байгаа Ягд клубын гишүүд бид нар хоорондоо ярилцаад энэ асуудлыг нь анхаарал үзье, энэ асуудал юу болоод байгаа юм бэ? Яг одоо бодит байдлыг нүдээр үзье гэж ярилцаад ингээд энэ асуудлын талаар бид нар судлахаар хоёр тишээ Атлантик Сити, Виржиниа бич хотуудаар явж үзсэн. За бидний хэдэн хүн Виржиниа бич очиж тэнд амьдарч байгаа оюутнууд яаж байдалтай танилцахаар 7 сар ихээр явсан юм аа. Ингээд тэнд бол очиход Prince World компанийн шугамар очсон 40 орчим оюутнууд байсан. Тэдгээр оюутнуудаа уулзахаар эхлээд quality in гэдэг нэг тийм таархан бодол дээр очиход бол 7 охин, 1 хүү, 8 улаа, 1 өрөөнд одоо чигцэлтэй амьдарч байсан. Тэнд бол нэг 2 ортой, дунд нэг пүрш тавьчихсан. Тэгээд тэр хүүхдүүд бол тэн дээр чигцэлтэж унтдаг гэж ярьж байсан. Зочд буудалд болон тэрээрээ айлын өрөө хөлсөж байгаас үл хамааран тэр хүүхдүүд бол нэг хүүхэд 7 хоногийн $75 төлж байсан. Нэмээд бол тэр quality in гэдэг зочд буудалд амьдарч байсан хүүхдүүд бол deposit гэж $100 хүн бүр тэ $100 төлсөн байгаа. Гэтэл үнийн ирэг дээрээ бол deposit гэдэг мөнгө одоо буцааж өгөх тэ өстой тийм мөнгө байх хэрэгтэй байдал дээр зочд буудал бол тэр мөнгийг буцааж өгөхөөргүй одоо нэг болсон авсан тийм тохиолдол гарч ирсэн. Тэгээ хүүхдүүд бол тэр зочд буудалд хоол хийх боломжгүй болохоор $49 центний бэлэн гомон нэгийг аваад одоо өдөртөө бид нар болгочд юм аа. Өөр хоол идэггүй гэж тайлбарлаж байсан. Тэгээ тэднээс одоо та нар мөнгөний боломж ямар байна одоо гэж асуухад бол бид нар ирээд одоо 10-аас 14 хоног хонж байна. Тэгээд дийлхэн ажилдаа орж чадаагүй л байна. Тэгээд мөнгө бол одоо дуусж байгаа. Тэгээд хамгийн бага тий мөнгөтэй үлцүүхт бол $30 гэж хэлж байсан. Дээтэл бол одоо $300 үлцэн гэж тайлбарлаж байсан. Тэгээд хүүхдүүд бид нар ажилд орж чадаагүй байдлаа тайлбарлахдаа бол уг нь бол одоо Prince World компанид одоо ажлын байраа спонсор байгуулгаар нь олуулнаа гэж $1350 бид нар анхлан төлсөн юм аа. Тэгээд одоо бүгдээрээ ажлын санал гэдгийг хүлээж авсан. Тэгээ Америк нэгдсэн улсад бол хүрээд ирсэн хойно бол харин ажилчин цуцлагдчихсан, ажилчин болохгүй гэсэн тийм бүтлгүй байдалтай учрлаа гэж тайлбарлаж байсан. Тухайлбал Tropicana гэдэг нэг тийм зочдуудад цэвэрлэгчээр ажилласан саналыг нэлээд олон хүүхдэд одоо өгсөн байгаа. Тэгээд тэр ажлын саналыг бариад одоо Tropicana буудал дээр очиход бол тэр нэр нь өөрчлөгдөд Palm Grove гэдэг нэртэй зочдууд болчихсон. Тэг шинэ эзэнтэй одоо шинэ менежменттэй болсон байсан. Ингээ хүүхдүүд тэр саналаа үзүүлэхэд уртаас нь нэг охин ярьжсэн л да. Яг намайг галзуу солиотон шиг одоо хараад тэг гайхаад чи хаанаас юм цаас олчих вэ? Одоо энэ юу юм ингээ бүр инээлдэ тэгээд бид нар ерөөсөн юм санал өгөөгүй учраас чамайг ажилд авах боломжгүй гэж тайлбарлсан гэж хэлж байсан. Зарим хүүхдүүд нь бол одоо Макдоналдс те ажиллах тийм ажлын саналтаагаар тэнд очисон байгаа. Ингээд тэр ажлынхаа саналыг бариад одоо Макдоналдс дээр очиход бол April Adams гэдэг тэр Макдоналдсын салбарын менежер бүсгүй хүлээж аваад та нарт бол би анхнаасаа танай компанид гэрээ байгуулахдаа тий Prince World компанид бид нэр гэрээ байгуулсан. Гэтэл бол 15 хүүхдийг ажилд авч болно гэж бид нэр тайлбарлаж байсан. Гэтэл одоогийн байдлаар бол ерөөсө 20 холд авчихлаа. Тэгэхээр аль нь одоо жинхэнэ ажлын саналтай юм, аль нь одоо хуурамч ажлын саналтай юм бэ гэдгийг ялгаж салахад түн хэцүү байгаа учраас захирлаа одоо бид нарт жинхэнэ саналтай хүүхдүүдийн нэрийг одоо факс гэж хэлэх юм бол одоо би ажилд авна гэж хэлж байсан гэж ярьж байсан. Тэгээд
бол сүлд очиход бол нэг охин хэлжсэн л да. Ер нь тэр April Adams гэдэг бүсгүй одоо биднийг өргөдөд одоо дийлэн хүүхдүүдийг бол ажилд авсан. Гэхдээ нэгэнт ажлын байрыг тоог одоо нэг сонгож нэмж чадахгүй учраас тэр хүүхдүүдэд байгаа цагийг хуваагаад өгчихсөн. Инхээр нөгөө анхнаасаа 30-аас 40 цаг ажиллана гэжсэн хүүхдүүд маань тэр ажлын цагийг 2-3 хүүхдэд хуваачаар тэгээд 10, 15, 20 цаг тий 25 цаг ажиллаад гэсэн чи тэрний амьдралд нь хүрэхээгүй тийм цөөхөн цаг ажиллаж байсан. Зарим хүүхдүүдийг бол ерөөсөө огт ажилд аваагүй тохиолдол байгаа. Нэг хэдэн охтыг бол 3-7 хоногийн турш одоо тий чи маргаашаар нөгөө дэр гэж явуулсан эцэд бол Макдоналдсаас чамайг ажилд авах боломжгүй гэд одоо татгалцсан тийм хариу сонссон гэж бас ярьж байсан. Дээрээс нь тэр хүүхдэд бол өөр олон янзын дарамт тарьжсэн тухайлбал тэр нэг зочд буудалд одоо цэвэрлэгчээр ажилладаг 2 охин ярихтай. Манай